ер нь одоо үндэсний өвчтөл бол үндэсний үйлдвэрлэлд дэмжиж гэдэг одоо консерватив улс төрийн бөгөөд эдийн засгийн үзэл санаатай. Тэрний юу гэхээр төр өөрөө цомхон зардал багтаа татврын хоримтлыг эргээд хөгжил болгож нийгэмдээ зарцуулдаг байх. За татвар буурах, нийгмийн даатгалын шийдэл буурах. Бизнесийн таатай орчин гэж нэг бэлэгдлийн чанартай ярьдаг үг хэрхэн бодтой яг амьдрал дээр хэрэгжих юм бэ? Энэ санхүү эдийн засгийн хямралаас яг ямар шат дараалттай арга замаар гарах юм бэ? Эцсийн дүндээ яг одоо энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр маань ямар үр дүнд хүрэх юм бэ? Гэх мэтлэн зарчмын хэд хэдэн асуудлыг бол хөндөж ярина. Татвар бол биш үү? Ерөөсөө татвар гэдэг ойлголт бол алба говьчур бол ердөөсөө биш. Хүн яагаад татвар төлдөггүй гэхээр төр одоо татвар буюу төлбөрөө өгөөд төлбөрөө өгсөн чинь үйлчлэгийг л авмаар шүү дээ. Дэд үтцийн үйлчлэгээ авмаар байна. Чанартай эрүүл мэндийн үртэмжтэй үйлчлэгээ авмаар байна. Боловсролын үйлчлэгээ авмаар байна. Төрийн үйлчлэгээ авмаар байна. Аюулгүй байдлын үйлчлэгээ авмаар. Тэгэхээр энэ одоо зарчим хэр бодиттой хэрэгжих вэ гэдэг. Дээрээс нь татвар төлөлтөө шударгуус явагддаг. Бүгдээрээ л татвар төлөх ёстой. Тэгээ хамгийн гол нөгөө татвар төсөвт бүрдээд түүнийг захиран зарцуулахдаа арай л одоо дэндүүл зарцуулдаг штэ. Тэгээ одоо үнд гүйцэтгэхэд 2.3 их найд төгрөгийг төсвийн тотглоор хасна гэж байна. Тэгэхээр нөгөө төрийн тансаглал өргүү зардал байхгүй болно л гэсэн үг. Нөгөө талдаа зарчмын хувьд ер нь би удаа дараа л хэлдэг. Авилгалтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгийн аргаар болон эрүүгийн хуулиар хослуулж тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр н овоо осгоогүй шаазгын өндөр суугчаар маш олон одоо төрийн өмчт компаниуд байна. Тэгээ тэрний тоо хэм хэмжээ хүртэл одоо харилцаа адилгүй яваад байдаг. Тэгээ энэ бүгдийг одоо энэ консерватив улс төрийн бүгд эдийн засгийн үзэл санаан дээр суурилж хөвчлөх эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлтэй холбоотойг бол мэдээж тодорхой хэмжээнд төвд бол байх хэрэгтэй. Жишээлбэл МИАТ ч гэдэг юм уу те. За төрийн албыг бол бизнесийн чиг баримжаатай бизнес рүү нөгөх, төрийн бус байгуул руу нөгөх, төр хувийн хвшлэр хамтраад хийх, дээрэс нь одоо энэ 21-р зуун технологийн үе үед амьдарч байна. Автоматжуулалтыг бид нар нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгжиж бид нар татвар төлөгчдийн бүрдүүлдэг төсвөөс маш одоо бага зардал гаргаж хөрөнгө оруулалтынхаа орон зайг олж авах хэрэгтэй. За хөрөнгө оруулалт юунд хийгдэх вэхээр мэдээж нь Улаанбаатар хотын энэ төгжрөл утааны асуудлыг шийдэх эдийн засгийнхаа горд холгуур болсон томоохон одоо энэ төмөр замын болон автозамын бүтээн байгуулалтуудыг хийх. Ингэж бид нар макро эдийн засгийнхаа суурилт тавина. Дээрээс нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш ноцтой асуудлууд бий. Эдийн засгийн аюулгүй байдал, банк санхүүгийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, ер нь Монгол хүн ам удамшлын аюулгүй байдал ч гэсэн маш ноцтойгоор яригдж байгаа. Тэгээ үндэсний аюулгүй байдлын одоо үзэл баримт дээр туссан тодорхой чиг үүргүүд их хурл дээр бол байдаг. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгаараа хариуцдаг. Ерөнхийлөгчийн доор бол үндэсний аюулгүй байдлын одоо ажлын алба байж байгаа. Ерөнхийлөгч маань өөрөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө арга гэж гагцгүй засгийн газар дээр бас энэ маань бас тодорхой бас хэрэгжиж өгдөг. Тэгэхээр ингээд гадаад нөхцөл байдал маань ямар байгаа л хоёр их гүрний дунд оршдог Монгол улсын хувьд одоо үндэсний аюулгүй байдал бол маш чухал. Яг ямар системтэй ажиллаар ямар үр дүн эрэлхийж ажиллах юм бэ? Засгийн газрын бүтцэд нь ямар хүмүүс байх юм? Тэгээд дээрэс нь улс төрийн хувьд бол ардын нам бол одоо бас л дотооддоо зөрчилтэй байгаа. Тэгээд улс төрийн одоо эрх мэдэл бүхий хүч нэгдсэн байдал нь бий болох юм уу үгүй юм? Зүгээр нэг юм завсрын засгийн газар бүртгэж байгаа бол энд юу гэж би яарах вэ?